Монгол адуу өөрөө хэдэн зуун мянган жилийн түүхтэй байгальдаа зогтсон, байгалаасаа одоо бүтээгдсэн бидэнтэй адилхан зүйл багхгүй юу нөгөөдөөс. Англи араб адуу гэдэг бол хэдхэн 100 жилийн түүхтэй хүний оюун ухаанаар бүтсэн л юм зүйл. Дэлхийд тэгээд энийг одоо өндөр намаар нь ялгадаг хаач байдаг. Дэлхийн хүн төрлөختөнд биднийг адуугаа сэрвэгээр нь ялгаад байна. Намхан адууны уралдаан, өндөр адууны уралдаан үндэснийхээ баяр наадмыг хийгээд байна гэдгийг хараад шоолдог. Биднүүд 21-р зуунд шинжлэх ухаан дээцэгтэй оргилдоо өрсөн 21-р зуунд амьдарч шít. Тэгээд одоо та дөрвийг ингэ байлгахад ятад цустаа одоо солонгос гэдэг ингээд дайраад байвал та юугаар батлах? Өндөр намаараа батлах юм уу? Үгүй үстэй чи ген гэж юм байгаа штэ. За тий. Хүүхдийн эцэг тогтоохож яадаг. Хүснээс намаал тогт. Яг тэрнтэй адилхан Монгол адуу тэр удмын сонгой тухай их хурлаар баталсан хуулийг хэрэгжүүлчих юм бол ямар нэгэн маргаан гарахгүй Монгол наадам болох юм. Өнөө жил одоо ингээд дэлхийн адууны баяр хийх гэж байна. Бид Монгол адуугаараа бахархна гэж Монгол ус ерөнхийлөгч яриад байгаа монголчууд бүгдээр яриад байгаа шүү дээ. Тэгээд тэнд хэдэн релиз мөр оруулаад яах юм? Англи арабын улсууд ирээд тэрийн цоллоод байхаар яах юм? Чи удам түүх муу юм уу? Энэ л асуудал байхгүй юу? Тэгэхээр энийг хэдхэн нөхдүүд цоол авахын төлөө, алдар норны төлөө, ашигын төлөө Монгол адууг устгаж байгаа юм аа. Энэ бол өөрөө тодорхой